Александр Пушкин Авсчин. Авсчин Адриан Прохорын шинэ баримт нүүж сүүлчийнхээ ямыг хүүр авс ачдаг тэргэндээ овоолоод хоёр муу морин Басманы гудамжнаас Никитийн гудамж руу 4 туудагаа гэлтэрчээ. Авсчин лангууга хаагаад тэр байшинг эзэн олвол худалд нь үгүй бол хөлсний хүн суулгана гэж зарлал хаалганд хадаад шинэ байр өдөө гэлтэрлээ. Аль хэдийнээс хорхой нь хүр хүрсээр арайч гэж яггүй хатуу үнээр худалдаж авсан шарвтар байшин хашаанда ойртож явтлаа сэтгэл нэг их баярлахгүй минь юу билээ гэж хөгшин Авсчин гайхшаар хурчрээд тасаагүй босхыг алхаж шинэ байранда ороод төвхнөж амжаагүй 70 задгай новшоор ноохруулж байсныг үзмэгц 18 жилийн турш их нарийн дэглэмтэй байсан хуучин муу овоохой байшин санаанд нь орж шүүр салтлаа. Тэгээд хоёр охин зарц хүүхэн гурвыг юмаа далдалж шатдаггүй нүсэр амьтдвэ гэж зэмлээд элбэлцэн туслалцаар мүтгэн жаалжуул төхнөгчөн боллоо. Гүнгүрватай бурхан, ширээ, диван, ор энэ тэрийг арын тасалгаанд цохих байранд нь тавиад тогооны тасалгаа, зочдын тасалгаа хоёрт янз янзын хэмжээтэй, янз янзын өнгөтэй авс, бэлэвсрэлийн бүрх малгай, нөмрөг, бамбартай шүүгээ мэт хэрэглээ хийдэг зүйл нь эзлэв. Гадна хаалган дээрээ илэрхийллийг өндөрлөн босгосон нь нилээд махлаг мэрайтай амуур гэдэг тэнгэр гартаа доош хандуулан бамбар барьсныг хараад энд будагтай будаггүй авс худалдаж мөн доторлно бас хуучин авсыг сэлбэн цасна гэсэн бичээстэй байжээ. Хүүхнүүд тасалгаандаа ороод Адриан гэр орноо эргэж үзээд цонхны өмнө очиж суугаад халуун тогоонд ус буцлаг гэж захиад цайгаа хүлээв. Очир мэдэх боловсон уншигчгүй Лав Шекспир, Волтер Скотт хоёр бидний сэтгэлийг тэрхүү юмар цочоон гайхуулах гэж ясчдыг алиа наргантай хүний байдлаар үзүүлдгийг болгож байгаа биз. Бид үннийг эрхэлдэг учраас тэр цохолч нарыг дагаж чадахгүй нь жухам үннийг хэлбэл авсчны зан авир нь эрхэлсэн ууг гашууд ажилт нь яг таг тохирсон байжээ гэдгийг тэмдэглэдэг. Адриан Прохор ердөө наашгүй нэг зантай угдуу цөөхөнтэй ажээ. Ам нэгтээ гагцгүй хоёр хүүхнээ гудамжаар явж байгаа хүнтэй цонхоороо харж дэмий сууж байгааг нь үзвэл өглөх гэж ам нээдэг хүн байж. Тэгвэл бүтээсэн ямыг нь авах зовлон тохиолдсон хүний өдөөс хэтрүүлсэн үн хэлхийн төдий ам нээдэг хүн байжээ. Тэгээд Адриан цонхныхоо дэргэд 7 дахь аяг цайгаа балгаж суухтаа сурмгой зангаан дагаж элдвийн гунигт бодлолоо тавтагдан сууж сул баргадрыг 7 хоногийн өмнө оршуулах гэж явхад бомбтын тент хөрмөгц гинэт хур цутхан орж нилээд олон нөмрөг тэр бороноос болж агшаад олон бүрх малгай горзоож муудсныг бодоод эртний базааж бэлтгэсэн бэлэвсэрлэх ёслолын хувцас хунар бараг хэрэгээсээ гарч зайлшгүй гарс гархандэ. Тэр гарлагыг баян худалдаачны хөгшин авгай жил шахуу өхлүүт байгаа панцчин Трюхник нас бармагт зарлаа нөхөж авна гэж бодсоор сув. Трюхний гэр нь Разгулиад байдаг. Эмгэн өв залгамжлагчид хэдий ам алдсан боловч тэр холоос наашаа явхаас салхуураад ойр хавийн нэг авсчинтай 8 тааруу зай гэж Прохорыг гүнхэрхсгийн бодож байтал хаалгыг нь прагмасон янзаар 3 дэлгэсэн чимээ сонсдож бодлогыг нь таслав. Хинбэ гэж асуудал хаалга нэгдэж нэг хүн орж ирснийг үзвэл жижиг гар урчууд Германы шинжтэй хүн орж ирээд авсчны зүг баярын царайгаар ойртоод бидний одоо ч хүртэл сонсмогц инээд хүрдэг аялгуугаар эрхэм хуршид хүлцлийг хүссэн. Би тантай танилцах гэж яарч ирлээ. Би уг нь гуталчин хүн. Нэр минь Готлиб Шүүлц гэдэг. Гудамжны тэртгээс яг танай цонхны тушаа байгаа байшинд би суудаг. Эхнэр авсаар 25 жил болсны мөнгөн хурим маргааш хийх гэж таныг хоёр хүүхэнтэйгээ айл хуршиг найртай ёсоор манайх нар зочилж морилох болов гэж урьж ирлээ гэж хэлэхэд нь урилгыг хүлээн тогтоож билээ. Тэгээд зочныг сууж цай зогол гэж зочилтол Готлиб Шүүлцийн зан хүнтэй нийлдэг учраас төдгөн дотн үгийг хэлэлцэж эхлэв. Эрхмийн 8 хэр байна дээ гэж Адрианы асуухад за да хэрч гэхвдээ янз янзын л байна да. Онц гомдоод баймаар биш боловч яаж танахтай зүрлэж болох вэ? Амьд хүн гуталгүй дөнгөж дангаад болчихдог шүү дээ. Харин өгсөн хүн авсгүй дөнгөхгүй шүү дээ гэж хэлэхэд нь Адриан тийм л дээ.
Гэвч хүн гутлаах мөнгөгүй бол хөл нүсгэн гуйдаад байж болдог. Гуйлахчин хүн өхвөл харин авсыг үнгүү тусалчихдаг нэг зам байна шүү гэж нэг хэсэг ярилцсаар гуталчин явхаар болж салах ёс гүйцэтгэхдээ дахин урилга айлтгаад явжээ. Маргааш нь яг 12 цагт авсчин 2 хүүхэнтэйгээ шинэ байсангаас гарч хөршиндөө очжээ. Адриан Прохорыг Орос янзын дээл өмсөж дайр Акулина хоёр нь Европ маягийн гоёлтой байсныг одоогийн роман туж бичгчдийн заншлаар тооч нуршиг хэмнэ. Гэвч тэр хоёр хүүхэн зөвхөн баяр ёслолын үед гоёдог шар бүрх малгай улаан шахаахаа өмсөж очисныг дуртахад илүүдэхгүй бизээ. Гуталчны жижиг байшин технэр хүүхэд туслагч нараа дагуулж ирсэн их төлөв Германы урчууд дүүрэн байлаа. Орос тушимдээс хэдий өчүүхэн тушаалтай боловч гэрээ эзний сэтгэлд онц таатай болж чадсан Юрко байлаа. Манайч Пин Яст Юрко байжээ. Тэр хүн 25 гаруй жил Погорольскийн шууданч шиг үүргээ чин шудраг биелүүлсээр яваа хүн ажээ. 1812 оны түүмэр ууган нийслэлийг үнсэн товрог болгохдоо шавар шавгарыг нь бас үгүй хийсэн билээ. Гэвч дайсны хууж зайлуулмагс хуучин шаврын байран дээр нь Дорк янзын цагаан баган чимэгтэй үнсэн саарл өнгөтэй шавгар босгоод Юрко бах байдгаараа хിവэрэ олсон хуйгаа өмсөж алман сүхэ бариад дэрэгтэн наасаа шалхан явдаг болж илээ. Никитний хаалганы хаваар суудаг германчууд цөмөр Юркийн танил түнш болж зарим нь бүтэнсэн өдрийн шөнө шовгорт нь орж хондогч болжээ. Адриан түүнийг алстаа хэрэг болох хүн байж магадгүй гэж тэр дороо танилцаад зочдыг ширээ торин сууцгаахад Юркийн дэргэд мөр зэрэгцэн суужээ. Шүүлц ноён хатан 2 17 настай хүүхэн Лютгентайгаа хамт зочдтойгоо зэрэгцэн найрлах зураа хоолунд базааж байгаа сарцтай тусалсаар зочид пивийг хундаг тавилгүй ууж Юрко ганцаараа 4 хүний дайтай идэж Адриан тэрнээс дутуугүй идэж суухад 2 охид нь баахан нэрлэгэж байв. Зочдын герман үгээр хэлэлцэх нь улам дууш үхтэй болж байтал гэрийн эзэн чимээ намдан анхаарахыг сануулад лацтай шилийн бөглөөг авч миний хонгор Луизийн эрүүл мэндийн төлөө гэж орсоор хэлээд шампан дарс хөөсөрч гэрийн эзэн 40 настай ханыхан овор залуу царайг үнсгэж нь зочид сайхан сэтгэл Луизийн эрүүл мэндийн төлөө шүүгэлдэн ууцгаасанд гэрийн эзэн бас нэг шилний бөглөө авч эрхэм зочдынхоо төлөө гэж хундаг өргөхөт нь зочид дахин хундаг шавханд талархал хүргэцгээв. Тэгээд дээрээсээ юроод зочид бүхний тус тусын эрүүл мэндийн төлөө Москва хот мандахын төлөө өчнөн Герман хот мандахын төлөө бүх цехүүдийн мандахын төлөө цех тус бүрийн мандахын төлөө мастрын эрүүл мэндийн төлөө хундаг тулгацгаан ууцгаасанд Адриан бахархан уусаар нэг ошин нэрүүл тавьж хундаг өргөтөл зочдын дундаас нэг бүдүүн талхчин хундгаа өргөд манай ажлын үр бүтээлийг хэрэглэгч бөгөөд бидний бүтээлийн эзэдийн эрүүл мэндийн төлөө ууй гэхэд нь бүгдээрээ нэгэн зэргээр бахархан ойшоож гуталчин сойвн руу бүгдээрээ талхчин нь хоёуланд нь ёсолцоож хоорондоо хундаг тулгаж мөхөсгийн харилцан ёсолцтол Юрко дэрэгдээ суугаа авсчны зүг эргээд үгүй чи яаваа талигаач нарынхаа эрүүл мэндийн төлөө угаач гэж хашгирахад нь бүгд инээчхв. Авсчин биеэ доримжлогдов гэж хөмсгөө атрилсныг хинч мэдсэнгүй найрлсаар орой мөргөлийн тохио сонсдох үед сая будаалж гүйцээд их л орой болгож тарахт нь ихэнх нь хүлчүү гарцгаав. Бүдүүн талхчин нүрээ улаан савхаар хавцлсан юм шиг улаан царайтай дэвтэр хавцлагчтай хоёулаа аягны хариу өдөртөө гэдэг зүүр үгийн ёсоор манайч Юрког сугтаж байранд нь хүргэжээ. Авсчин гэртээ ууртай уцаар дуу ирээд энэ чухам юу гэсэн үг вэ? Миний ажил бусдынхаас юун дутуу юм бэ? Авсчин хүн алдаг занталчинтай адилхан юм уу? Буруу намтнууд яагаад хүнийг доогддог юм бэ? Авсчин хүн гэж Христосын зул сарын 25-наар олон инээд болж явдаг тоглоомчин биш. Би хариу ясал шинэ байшингаа милахтай өрөө гэж бодож явсан юм а. Одоо байлаа. Харин миний гараас гарсан ямиг хэргэлдэг цэцэнтэй буянтай өвгтлүүдээ урина. Гэхдээ нь гутлыг нь тальж байсан зарц эмхтэй. Чи чинь юу гэж донгосож байгаа юм бэ? Үхсэн хүнийг гэрээ милахтай урина гэдэг чинь юу гэсэн үг вэ? Юунд тийм бэлэггүй хэлдэг юм бэ? Гэхдээ нь урилгүй яах вэ? Маргааш урина. Аадтай өглөгийн минь эзэд маргааш орой манад найрлахаар хурч ирээрэй. Юу байснараа зочлон гэж хэлээд орондоо орж мүтгэн хүрхрэг унтжээ. Нар битүүгээр Адрианыг сэрэж төр шүн худалдаачин трүүхэн авгаа нас баржээ гэж пүүсний хүн морьтон зарлаг тахиулсан байж.
Бус чинь тэр мэдээг хүргэсэн шанд 10 мөнгө буулгаарай гэж өгөөд яаран хувцаслаж морин тэрэг хөслөөд Разгулиа руу давхиж очвол талигачийн хаалганы гадна цагдаа зогсож худалдаач нар улай гарахад цугласан хэрэг шиг сураг дуулаад хашааны гадаа халахцгааж байв. Дингийн тос шиг талигаачин ширээн дээр тавиастай хөвтөж царайн лав шиг шар болсон авч өгөрч хувраагүй ажээ. Дэрэгд нь орс имгэн айлын хүн шахацлсан овоорч. Хамаг цонх дэлгээстэй өчнөөн зул бариастай олон намнар ном уншиж байв. Адриан түрүүхний өв хөрөнгөнд эзэн суух гэж байгаа ач хүүгийн дэрэгт нь очиод дэгжин гоё хувцастай тэр худалдаачин хүнд би авслаа бүтээлэг зэрэг бүх бэлэвсрэлийн хэрэглээг нэг тэгэнгүү цогсоогоор хүргэж ирнэ гэж хэлсэнд нь тэр залуу худалдаачин за болж үнийг бид наасааш хэлэлцэхгүй. Та өөрөө зүү зөксийг үзэн тогтооно биз гэж баахан алгасангүй байдалтай гарахаар хэлэхэд нь авсчин нэг ч илүү мөнгө авахгүй гэж амлалдаж сурснараа бурхан тэнгэрийг дурдан амлаад талигачийн пүүсийг эрхэлсэн хүнийг өөдөөс харилцсан нилээд учиртайгаар харилцаад ажлыг амжуулах гэж яваад өгчээ. Өдөр турш Разгулиа Никитийн хаалга хоёрын хооронд наасааш тавхисаар орой тийшээ ажлаа дуусгаад хөлсний тэргийг явуулж гэрийн зүг явган алхаж харихад нь сартай шүн ажээ. Никитийн хаалга хүртэл өлзийтэй явж Вознисийн тэнд хүрэхэд нь танил болсон Юрко хинбэ гэж дуудаад танимагц тавтаа нойрс орой гэж ялсан билээ. Тэр үед цаг нэлээн орой болж гэртээ ойрттол нэгэн хүн хашааны хаалгыг нээгээд орчих шиг болов. Үгүй чи юу илээ? Би бас хинтэн хэрэг болоод орхив. Үгүй хулгайч биш байгаа да. Нэг бол муу хоёр хүүхэнд маань нийлмэр эргүүдэг болоо юм болов уу? За яаж мэдэх вэ гэж бодоод өнөөх Юрког дуудах юм билүү гэж бодож явтал бас нэг хүн хаалга руу нойртож орох гэснээ. Гэрийн эзний сандминд гүйж явааг үзээд зогсож гурвалжин бүрх малгайгаа авч ясалсанд нүрийг нь үдсэн шиг санавч яарсантаа болоод сайн харж чадсангүй. За та манаа руу морилж ирвүү. Өөдөө бол гэж айхлан хэлтэл гэрийн эзэн та дэндүү найр тавьж яах нь вэ? Зочдтой зам өдөрдөн орно уу гэж бүдэг холоогоор хариулжээ. Адриан сандан мэгдэж ирсэн тул асар их найр тавин ёсрох завгүй ажээ. Түгжээгүй явган хаалгаараа ороод шат ууд гарахт нь ирсэн цочин араас нь дагаж ортол авсчны гэрээр дүүрэн хүн тасалгаагаар нь явж байх шиг үзэгджээ. Ямар чөтгөрөн цугладаг юм бол гэж бодоод тасалгаандаа яарам ормогц хэртгэж тасалгаа дүүрэн өгсөн хүн цугласныг үзжээ. Цонхоор туссан сарны гэрэлд үхээрийн шаралсан хөхөрсөн нүүр, өмөрсөн ам, ёрдойсон хамар, дутуу анаастай ширэгчгсэн муухай нүд үзэгдэж эмээ харвал цөм түүний хүчээр оршуулгдсан улс ажээ. Цуг орж ирсэн зочныг үзвэл тэр нэг их бороотой өдөр оршуулгдсан бригадир аж. Олон үхээр эрэгтэй эмэгтэй ялгалгүй бүгдээр авсчныг торин мөхсхийн ёсолцоож гагцхүү саяхан үн өртөггүй оршуулсан нэг ядуу үхээр ноорхоо хувцснаас ичингүрч тасалгааны буланд өгдөггүй номхон зогсож бусд нь цөм ёсоор хувцалсныг үзэхэд эмэгтэйчүүд нь гой малгай ленттэй төгшмөл үхээр албаны дүрмтэй хувцастай гагцхүү сахлаа хусаагүй ажээ. Худалдаачин үхээр бол соёлынхаа урт дээлийг өмсгөөжээ. За Прохор минь бид цөм чиний урайлаар босоод ирлээ. Ясан бутраад босож чадахгүй нэг нь бас цус махгүй дан яс болсон маань л гэртээ үлдлээ. Гэвч тэдний нэг нь танаад ирэх гэж тун их үсээд бие барьж чадлагүй хурч ирлээ дээ гэж бригадир бусад нөхдөө төлөөлж хэлсэнд нь нэг бяцхан хохмоо яс нөхөд дундаасаа урагш түлхэлсээр гарч ирээд гавлал нь маасганан гинэлсээр цайвар ногоон улаан өнгийн цэмб ялзарсан ёргийн өөдөс зарим газар хэрсгэр ясан дээр нь модон төлгөөтэй юм шиг унжиж хөлийнх нь яс гутлын том төрий дотор уурт нүдүүрээр нүдэж байгаа юм шиг тачигнаж ирээд Прохор минь чи намайг таньж ядаад байна уу? Би 1799 онд чи анх хийсэн нарсан авсаа царсан авс гэж заллаад Жирт гвардийн сул түрүүч Петр Петрович Крулкин нарт худалдснаа санаж гэнэ үү гэж хэлээд тэрвэрх гэж алдлан эрэхтэн Адриан эмээн хашгирч байдаг хүчээ гаргаж түлхээд орхисон чинь Петр Петрович сарвс хийгээд бут усран унчихжээ. Олон үхэр үүнд их л унтууцсан шуугилдаж цөм нөхрөө өмөрөн хараал зүгэл тавьж Адрианыг ноцсонд хараал шуганаас чихэн дүжрөөд үхээрт түргдээд багтран айсандаа Жирт гвардийн сул түрүүчийн ясан дээр нь өөрөө очиод ухаан алджээ.
Наран аль хэдийн авсчны унтаж байгаа орон дээр тусаад авсчныг сэрээж нүдээ нээж үзэхэд зарц эмэгтэй нь халуун тооны цогийг хүлээж байв. Өчигдрийн явдлыг айн бодож чирүүхэн бригадир өнөөх трүүж гүрэлхэн цүм эли балаа санагдлаа. Тэгээд өөрчн болсон явдал юу болж салсныг зарц эмэгтэй ярьж өгөх болов уу гэж хүлээж хэвттэл Адриан Прохорич минь чи яасан их унтдаг юм бэ? Гуталчин хөрш чамайг асууж ирээд явсан. Бас эндхийн манаач ирээд хэсгийн цагдаагийн дарга нь өнөөдөр өдрийн яслалтай гэж дуулгах гэж ороод гарсан. Чамайг нойрсоод байхаар нь бид сэрээсэнгүй гэж зарц Аксианы нөмрөх халаад өгөх зураа хэллээ. Манад өнөөх талигаач тэрүүхнийхээс хүн ирвүү гэж асуухт нь талигаач гинэ. Зайлвал нас барсан гэж юу гэхэд нь чи яасан тэнэг амтан бэ? Өчигдөр түүнийг оршуулах хэрэгт чи надад туслалцаж байсан биш үү гэтэл. Чи чинь галзуураа юу? Өчигдрийн согтууч нь одоо хүртэл гараагүй байна уу? Өчигдөр ямар илэнцгээ оршуулсан юм бэ? Өдөр жингөө чи Германид найрлаж оройн шал согтуу үрээд орон дээрээ хэвтмэгц унтаад одоо өдийн мөрөлийн хонх дуурч гүйцэн хойно сая сэрж байгаа юм шүү. Гэхдээ нөх баярлаж аа тийм үү гэтэл тийм байлгүй яах вэ гэж зарцын хариулахт нь за тэгвэл цайгаа түрхгэн шиг болго бас хоёр охиныг дуудаад орхих гэжээ.